Сайн байцгаана уу? Сайхан тусч гин үү? Сөүл отоос ярьж байна. Яг 7 хоногийн өмнө подкаст орсон. 7 хоногийнхоо дээр таслахгүйгээд дараагийн дугаараа бэлтгэн оруулах гэж байна. Уг нь бол сэтгэлийн хар цагаан утас гэдэг сэдвээр ярилцах гадайл эртнээс бэлтгэсэн боловч өчигдөр уржигдорхон нийгмийн амьдралд ажлын байран дээр хүмүүс нэгнтэйг харилцаж байгаа эвгүй дүр төрх харилцааг хараад энэ дугаарыг бэлтгэж бодлоо. Их олон зүйл бичиж олон талаас нь хэрэгцүүлж олон зүйл уншиж хувийн хөгжилтэйг анхаарч байна л д. Ер нь яагаад сайхан зүйлсийн тухай, позитив сэтгэл судлалын тухай бичээд яриад идэх юм бэ гэхээр дотоод эмзэглэлээс болдог. Эмзэг мэдрэмтгий учраас хүмүүсийн бодол, үг, үйлдэл, хоорондын харилцаа, бие авч явж байгаа байдал нийгмийн амьдрал заримдаа эмзэглэдэг. Тэгээд надтай адилхан эмзэглэлтэй байгаа хүмүүст жаахан ч гэсэн гэрэл гээгээ болох юм уу даа гэд нэг их сүрэг зүйлсүүдийг оролдон бичиж хүмүүсийг айлгаж түгших юм зорилго агуулдаггүй хөөтэй. За өнөөдрийн подкастын сэдв нэр юу гэж үгт юм бэл тэ. За явцын дунд нэр нь гарч ирэх болов гэж бодож байна. Тэгтээ эхлээд манай орчин үеийн боловсролын систем дээд дунд бага боловсрол мөн ялгаагүй хэрхэн амжилтанд хүрэх, яаж амбицтай байх вэ? Яаж баян болох вэ? Гэдэг тал руу нэлээд анхаарсан чиглэсэн ийм академик боловсрол олох гэж оролцсон ийм зөөр зорилготой болох шиг боллоо л. Энэ дунд хэрхэн хүн байх вэ? Хүн гэдэг үнэнтэйгээ яаж тулах вэ? Сэтгэлийг урт удаан хугацаанд хэрхэн амар амгалан байлгах вэ? Яаж бусдыг хайрлаж хүндэтгэх вэ? Гэдэг ч юм уу иймэрхүү зүрх сэтгэлийн боловсролд чиглэсэн контент хичээл сурах өчгöd жаахан дутагдaltaй байна уу та гэж бодлоо. Тэгээд энийг хаана жоохон анхаарад өөрийнхөө мэддэг чаддаг салбар бүртээ энэ талын зүйлсүүдийг шигтгэж оруулах зүгээр юм болов уу гэж бодоод энэ дугаарыг бэлтгэлээ. Бэлтгэж гэжтэй зүгээр судалгааг та бүхэн танилцуулъя гэж бодлоо. Бидний нэрэлдгээр Нигер буюу Найжери гэж улс байдаг. Энд Найжери гаралтай байгаа антропологч Джон Огбо гэдэг хүн байдаг. Энэ хүн кастинг системийг судалдаг. Кастинг систем гэхээр нийгмийн тэгш бус байдаг юм уу та? Нийгмийн тэгш бус байдал альч нийгэмд ил болон тал хэлбэр байгаа. Шуудхан ил хэлбэрийг харъя гэвэл энэ этхэг улс Найжерия, Өмнөд Африкийн зарим улсууд очиж үзэж болно. Тентгийн амьдралыг интернетээр сайхан судалж болно. Баян ядуу, дээд талбан тушаал, нийгмийн гарал үүслийн ялгаа хит их зөрүүтэй болсон гэхүү те. Гэтэ зөвхөн эдгээр улсуудад байдаг гэж бодлоо. Бүх орондоо стат хэлбэрээр байна. Тухайлбал Джон Огбо Америкийн нэгдсэн улс, Калифорни мууч, тэгээ жижиг хотуудаар дундаж хүн амтай хотуудаар энэхүү судалгаа хийж явсан. Кастинг систем байна уугүй юу гэд. Австралч бас энэ судалгаа үргэлжлүүлсэн. Тэгэхээр олон хотуудад цагаан арьсад нэг талдаа бөөгнөрсөн, нутгийн уугуул иргэд нэг талдаа бөөгнөрсөн, чинэлэг иргэд нэг талдаа гарсан, ядуу иргэд нь хотын захтаа гарсан. Иймэрхүү байдлаар тал хэлбэрийн кастууд байна гэж энэ хүн дүгнэдэг. Миний мэдхээр сөүлч гэсэн тийм л байдаг. Баячууд нь голынхоо урдаа гарчихсан. Тэгээд амжиргааны төвшин доогоор хүмүүс хотын захаараа хөдөө орнот гарч гэдэг юм. Хаасааг үл байдаг л асуудал л да. Гэтэл энэ нь сэтгэл судлалтай ямар холбоотой юм бэ гэхээр
Тэгш бус байдал, нийгмийн иймэрхүү харилцан зөрүүтэй байгаа байдал хүмүүсийн сэтгэл санааны байдалд янз бүрээр нөлөөлж байна. Дээгүр доогуур албан тушаалтай байх. Тэгээ дээгүр доогуур нийгмийн гаралтай байх нь хүмүүсийг нэгэнтэйгээ хандах хамтлах харилцаа. Та магадгүй түүний цаана ялгуурлан гадуурхах, үл тоомсорлох, үл хайрлах ийм байдлуудыг үүсгэж байна л да. Калифорнийн их сургуулийн сэтгэл судлаач Дагер Келтнер гэдэг судлаачийн цуврал судалгаануудын үр дүнг Модонгоос хойш би хараад байгаа. Хүмүүс нэгэнтэй хаанг тоомжруу ханддаг, нэгэнтэй анхаарал тавьдаггүй, нэгнийг хайрладаггүй, хүнддэгдэггүй, үл тоомсролдог ийм байдал цаашид газар авч магадгүй. Ялангуяа кастинг систем тэгш бус байдал ноёрхож байгаа цагт, мөн зүрх сэтгэлийн боловсрол орхигдсон цагт улам их гар холов гэж энэ Дагер Келтнерийн судалгааны үр дүн харуулдаг байна. Тэгээ жоох эмзэглэлээ л дээ. За судалгаач юу судалсан бэ гэхээр зүгээр санал асуулга зүгээр бүгэлдэхүүн судалгаанууд биш л дээ. Практик дадлын судалгаанууд хийсэн. Ер нь бол өөрийгөө өндөр албан тушаалтай гэж боддог. Олонний танил нийгмийн гарал үүсэл гайгүй гэж боддог хүмүүс бусад хүмүүсийг сонсох, мөн бусад хүмүүс сэтгэлээ нээх, бусад хүмүүсийг халамжлах, тоох тал дээр нэлээд дутмагшилтай буюу хайр сэтгэл, инэрэн хайрлах энэ мэдрэмж их буурч ийн гэсэн судалгааны үр дүн гараад байна. За судлаач маань яаж судалсан бэ гэхээр зэрэг олон судалгаануудын аргыг хэрэглэсэн л дээ. Жишээ дурдаад ганцаарыг дурдаж өгье. Танихгүй нэг юм хоёр хүнийг 5 минутын дотор танилцуулах гэж оролцсон баг. Даалгавар өгөөд. Тэгэхээр огт танихгүй хүмүүс гэсэн үг шүү дээ. Анхудаа өндөр харж байгаа. Тэгээ тэр хоёр хүнийг сонгохдоо хөрөнгө чинээний байдал бол нэлээд эрс ялгаатай хүмүүсийг сонгосон. Тэгээд энэ хоёр хүмүүс 5 минутын дотор танилцахдаа харилцааны өөр илтгэх хэмжүүрүүдээр хоорондоо харилцсан. Тухайлбал харилцаж байхдаа нүдэрээ харьцах, толгой дохих, инээмсэглэх, гар хуруугаа хөдөлгөх зэрэг иймэрхүү өөрийгөө илтгэх өөр хэмжүүрүүдээр хоорондоо 5 минут хэрэг харилцаж байгаа. Тэгээ хит хитэн бол ийм нийгмийн байр суурь ялгаатай хүмүүсийг, огт танихгүй хүмүүсийг за мэдээж бол ижил төвшний газар, ижил төвшөнд суулгаад ижил төвшний хувцс өмсгöd судалгаа авч байгаа юм. Тэгэхээр энэ туршилтаас юу ажиглагдсан бэ гэхээр нөгөө чинээлэг хөрөнгөлөг хүн маань толгоогоо хөдлөх, инээмсэглэх, дохих, нүдэрээ харилцах, гараа хөдлөх зэрэг үйлдэлүүдийг эсрэг талынхаа ярилцагчаас хамаагүй цөөхөн удаа гаргаж өөрийгөө илэрхийлсэн. Бараг инээмсэглээгүй ганц хоёрхан удаа толгоогоо нэг дохмор болоод гарын хөдөлгөөн их багтаа их хэмсэгдэв. За нөгөө хөрөнгө чинээгээр доогуур гэдэг юм уу та. Хүнийг ингэж ялгаж болохгүй л дээ. Тэгтээ судалгаа учраас хүн маань болохоор зэрэг энэ 5 минутанд өөрийгөө илэрхийлэх гэж бүхий л байдлаараа хичээсэн байна. Дараагийн нэг жишээ ярьж өгье л да. Нидерландд хийсэн туршилт болсон юм. Тэгээд дахиад нэг огт танихгүй хүмүүсийг хоёр-хоёроор нь баг болгож суулгаад өөрийн амьдралдаа тохиолдсон гонигта хүнд өмчүүтэй нэг нэгэндээ ярьж өгөх юм даалгавар өглөө л дээ. Мөн л нөгөө нөлөө бүхий хүмүүс нөгөө хүндээ харцангуй хайхрамжгүй хандчихсан. Сэтгэлээ хонгоолгож өөрт тохиолдсон бэрхшээлтэй хүнд амьдралын гонигтай зүйлсээ ярихаас татгалцсан байдалтай бүрэн дүүрэн сэтгэлээ хонгоолгоогүй их юмсэг байгаас гадна нөгөө хүнийхээ ярьж байгаа гонигтай байсан мөчүүдийг анхаарч сонсох тал дээр маш их дутагдaltaй байсан. Эсвэргээрээ
Нөгөө хөрөнгө чинээ доогуур гэдэг хүмүүс маань болохоор маш их зүйлийг ярьсан, өөрийн туулсан амьдрал, бэрхшээл, сэтгэл дотор байгаа буглаа бүгдийг нээгээд гаргаад нөгөө талын хүнээ бүн сонсож өгөөд ойлгож өгч чадвар нь өндөр байсан. Гэх мэтчлэнгээр одоо ийм практик судалгаануудыг бүлэг хүмүүс төр хийгээд Келнер гэдэг судлаач маань ямар үр дүнд хүрээд байгаа гэхээр их мэдл багтаа ядуу хүмүүс бусадтай харьцахдаа өөрөөсөө дээш байр суурьтай чадвал өөрийн төвшин хийж чадвал өөрөөсөө доор төвшин үнтэй ч адилхан нийцтэй харилцдаг. Харин их мэдл өндөр нийгмийн гарал угсаа дээгүүр баян жинэл хүмүүс бусдад харилцахдаа ялангуяа бусдаас доогуур гэж бодож дүгнсэн хүнтэйг харилцахдаа маш их тоомжргүй үл хайрлсан, үл хүндэтгсэн ийм хандлагаар харилцаж байна гэдгийг тогтоосон. Тэгэхээр энэ судалгаанаас бид нэр юуг ойлгож авах хэрэгтэй вэ гэхээр тэгээд эндээс чинь ингээд хүмүүс ингээд зөвхөн нүрээрээ дохоогоороо ярилцж байгаа энэ судалгаан дээр хүмүүсийн нүүрний мэдрэмж, царайны хуурал, хүндий хүүтэн байгаа, инээмсэглэж байгаа, баяртай байгаа, танилцах гэж оролдож байгаа энэ их олон зүйлсүүдийн нүүрний булчингийн одоо 100 гаруй булчингийн хөдөлгөөнөөр бол Келнер дүгнсэн л дээ. Тэгээд цаашлаад бид нэр энэ дээр ямар дүгнэлт хийх гээд байгаа гэхээр хүний амьдрал харилцан адилгүй байсарч ирсэн. Зарим эмэгтэйчүүд зөвхөн эмэгтэйн дээр жишээ авъя л да. Ахуй хэрэглэнийхэн зардлыг олохын тулд 2 ажил, 3 ажил зэрэг хийж байна. 3 настай, 2 настай хүүхдээ хөршин айлдаа загчаад ажилдаа явж байна. Өргө толгоосон эмэгтэйчүүд хөрөнгө чинээ баг, эмзэг нөхцөлд амьдарч байна гэдэг юм уу. Тэгээд ер нь ирчүүдийн хувьд гэсэн ялгаагүй. Хүнд хэцүү ажил хийж байна. Залим хүрэлцэхгүй байна. Олон хүүхэдтэй гэр бүл авч явах гэж байна. Ах дүүс байна гэдэг. За яг иймэрхүүдөө сэтгэл санаа, иймэрхүүдөө байгаа хүмүүсийн сэтгэл санаалын эмзэг байдаг. Мөн яг ийм нөхцөл байдалтай хүмүүсийг царайчилж амьдрах нь олонтой байдаг. Хизээ нэгэн цагт бусад хүмүүсээс тусламж гуйж магадгүй гэсэн ийм харилцааны төлөв байдалтай сэтгэлзэн кодтой болдог гэсэн үг л дээ. Тэгэхээр амьдрал нь бусад хүмүүсээс бас ихээхэн хамааралтай. Бусад хүмүүсээс ялангуяа санхүүгийн байдал нэлээд шалтгаалдаг учраас хүн болгонтой эвтэйхэн харилцдаг, хүмүүсийг царайчилдаг, хүмүүс сэтгэлээ нээж ойлгуулдаг ийм чадвар суралцсан байт юм байна л да. Гэтэл 3 настай хүүхэдтэй, 2 настай хүүхэдтэй ч баян жинэлэг гэртээ хүүхдүүдээ үйлчлэгчээр харуулдаг. За тэгээд эдийн засгийн санхүүгийн асуудлуудыг шийдэгдчихсэн. Ийм хүмүүс болохоор зэрэг бусдыг үл анзаарах, ялангуяа бусад хүмүүсийн сэтгэл зүйн хэрэгцээ, зовлон шаналлыг үл тоомсорлох, түүний шалтгаануудыг нь ердөө мэдрэх, өөр дөр тохиож бодох чадвар болчихдог. Бусдын зовлон ерөнхийдөө бага болгодог болдог гэх юм уу та. Ингээд цаашлаад яваад байх юм бол энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ нийгмийн тэгш бус байдал тэнгэр газар шиг ялгаатай болох юм бол нэг талд нь бусдыг царайчилсан, хүнд ч юу ч доо хэлж чаддаггүй, хүний аргыг олсон, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг боомлсон хүмүүсийн хаяа таваар амьдардаг нэг ийм хэсэг хүмүүс. Сэтгэл зүйн хувьд бол бас бэрхшээлтэй шүү дээ ингэж амьдрах. Нөгөө талаас бус хүмүүсийн зовлон шаналлыг үл тоомсорлогч, тэр хүний үл хайрлагч, хатуу хөтүү сэтгэлтэй болсон юм шиг. Жирийн амьдралын дундахын нюансуудыг мэдрэхэ болцсон. Нэг ийм одоо сэтгэлгүй юм шиг, хүрэл зүрхтэй юм шиг ийм усуд бас нөгөө талд гарах магадлал өндөр болоод байна гэж тухайн эрдэмтний судалгаар гараад байна.
Тэгээд яагаад энийг ярьж байгаа вэ? Бидэнд бол ялгуурлан гадуурхах арьс өнгө, шашин шүтлэг, угсаа гарал, хүүс юу ч байдгийн. Иймэрхүү зүйлсээр нэгнийгээ гадуурхах, алагчлах, нэгэндээ хит долгонох, нөгөөдөө хит хатуурхах ийм сэтгэл зүйн төлөв байдлаас бид нар зайлсхийх, сэтгэлээ тэнцвэртэй авч явах шаардлага жил ирэх тусам өдөр ирэх тусам их гарч ирнэ. Зүрх сэтгэл гэдэг их чухал. Бид нэр бусдыг хаарлах, бусдыг хүндэтгэх, бусдыг халамжлах, бусдыг сонсох, ойлгох ийм чадвартай байх хэрэгтэй. Үүний хажуугаар өөрийгөө зөв илэрхийлэх, бусдын ая тавыг үргэлж хардаггүй байх. Уур уцаараа зөв гатагшлуулах, нэнийг хараа зүгдэггүй байх. Буруу зүйлсийг нэгэндээ хүсдэггүй байх, хийдэггүй байх. Ийм боловсрал дутагдж байна уу даа гэж харж байна. Ийм боловсралтай болоосоо. Өөдрөг тэнүүн нэгэндээ тусдаа нэгийг ойлгож өгдөг, халамжилдаг ийм сайхан харилцаатай амьдраасаа. Хүн гэдгээ битгий мартаасаа гэж энэ судалгааны үр дүнг та бүхэнд танилцуулж байгаа юм. Ер нь бол хүн би их эмзэг мэдрэмт хийдэг. Эмзэглэл гэдэг бол авьяас байдаг. Дэлхийн олон авьяаснууд бүгдээр их эмзэг хүмүүс байдаг. Эмзэглэл дандаа бүтээх, төөрөх, хийх, зурах, үйлдвэр нээх, готол хоёх, ном бичих. Энэ бүх сэтлийг төрүүлждэг. Тэгээ би эмзэг мэдрэмт хийгээсээ зүхтах, эмзэг мэдрэмт хий байна гэдгийг засах гэж оролдох хооронд үнийгээ бас авьяас болгож гадагшлуулж байвал үр дүнтэй гэдгийг сэтгэл зүйн талаас бас зөвлөе гэж бодож байна. Дараагийн подкастаар нэрнгээсээ сэтгэлийн хар утас цагаан утсын тухай ярив. Сэтгэлийн хар утас цагаан утсыг би хэн нэгэнд зориулж байгаа юм. Тэр хүнээс сонсоосоо гэж бодож байна. За энэ таач яж болно гэсэн үг. За сайхан өдөр болох нь сайхан үдэш болох нь сайхан өглөө болох нь өглөө бүхэн үлзийтэй цаг бүхэн сайхан зүг бүхэн аз хямртай байдаг гэж би боддог. Таны та бүхний гэсэн бүх зүйлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ирвэ. Дараагийн дугаараараа уулзтаа баяртай. Баярлалаа.